6 орчим тэрбум төгрөгийн төсөв гаргаж асуудлыг хариуцаа шийдээд явдаг байсан. Одоо хувийн 2 компани кредит скорингийн компани үйл ажиллагаа явуулаад гэсэн жилийнх нь иргэдээс авж байгаа төлбөр нь 20 тэрбум хүрсэн байна гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр иргэд дээр дахиад дарамт авчиж өгöd байгаа байхгүй юу? Иргэдээс авдаг, аж ахуйн нэгжээс авдаг мөнгөө л нэмээд байна. Тэгсэн мөртлөө нөгөө талд нь арилжааны банкуд, санхүүгийн байгууллагууд зээл өгж байгаа нэрээр баахан л мөнгө бизнес хийж байгаа шүү дээ. Тэг нэг ийм шодрог ёсны асуудал чинь яг л энэ мэт зүйлээс эхэлж байгаа шүү дээ. Тэг манай Монгол банк энэ дээр ер нь ямар бодлого барьж хэрэглэгчийн эрхийг хамгаалахад юу хийд юм бэ? Ер нь цаашдаа энэ санхүүгийн зах зээл дээрээс үйлчлэгээ авж байгаа хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүрэг нь ганцхан улсын хурлд байх юм уу? Эсвэл энэ Монгол банк санхүүгийн зохицуулах хорооны дунд одоо зээлдэгчийн эрхийг хамгаалдаг байгууллагатай болох ёстой юм уу? Нэг тайван ерөнхийлөгч энэ дээр нэг хариулт гаж. За, амар асуултанд дараагийн асуултанд хариулъя. Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлж байгаа 2 аж ахуйн нэгж хэрэглэгчээс хураамж авч байгаа. Хураамжийнхаа хэмжээг тогтоогоод үндэслэлээ бол Монгол банкнд ирүүлдэг. Өнгөрсөн жилийн байдлаар 2 компани бол нийтдээ нэг 10 зах зээл дээр байгаагаас харахад бол 17 орчим тэрбум төгрөгийн борлуулалт бол аль компани нийлээд хийсэн байсан. Энэ нь бол харьцуулаад тооцоход бол өнгөрсөн жилүүдээс бол маш өндөр өссөн байгаа. Зээлдэгчийн тэр төлж байгаа хураамжийг зээлдүүлэгч буюу банк, санхүүгийн байгууллага, зээлдэгч буюу иргэн аж ахуйн нэгж хоёулаа хувааж төлөх бол тэн дээр бол бүрэн боломжтой. Яг одоогийн нөхцөл байдлаар яаж явж байгаа вэ гэхээр тухайн үйлчлэгийг хэн авж байгаа буюу зээлдэгч нь өөрөө хүсэлтэд гаргах юм бол тухайн байгууллага нь төлж байгаа. Зээлдүүлэгч нь хүсэлтэд гаргах юм бол төлж байгаа. Тэр борлуулалтын орлогын ингээд хувийг харахад бол нэг 20 орчим хувь нь бол тухайн зээлдүүлэгч нь буюу банк, санхүүгийн байгууллага өөрөө хүсэлт гаргаад авч төлж байгаа. Үлдсний нь бол зээлдүүлэгч нь төлсөн байгаа. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах тухай асуудал бол манай зах зээлийн гол асуудал, хамгийн гол асуудал. Тэгээд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах тухай хуулийг бол өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол Төв банкнаас бол боловсруулад бас улсын хурлд өргөн барьж хэлэлцүүлэхэд бол бэлдээд явж байгаа. Энэ дээр бол өргөн барих субъект нь бол тухайн үед өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар дээр ажлын хэсэг нь бол гараад явж байгаа. Ер нь бол санхүүгийн хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалж тухайн хэрэглэгч санхүүгийн үйлчилгээ авахдаа өөрийн эрх ашигыг хэрхэн хамгаалуулах, ямар үйлчилгээг, ямар үн хөлсдөгөөр хэрхэн яаж авах, энэ үйлчилгээг авсныхаа төлөөс нь ямар төлбөр төлөх, эргээд хэрэглэгчийн эрх ашигыг хэрхэн хамгаалуулах тухай одоо бодиттой тийм зохицуултуудыг бол энэ хэрэглэгчийн санхүүгийн хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах тухай хуулийн дээр бол бид бүхэн бол оруулаад явж байгаа. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах тухай хууль бол дэлхийн бусад бүх дийлэнх орнуудад бол байдаг. Гэхдээ Төв банк бол энэ санхүүгийн хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах тухай хуулийг бол арилжааны банк болон бизнес эрхлэгч нар, худалдаа аж үйлдвэрийн танхим хэрэглэгчтэй хамтарсан тийм сургалт гэх юм уу одоо хилцүүлгийг зохион байгуулсны үндсэн дээр бол энэ хуулийн драфтыг бол одоо харин яг л ийм л байгаа юм л хэрэглэгчийн зээлдэгчийн эрхийг ярихаар ингээд Монгол банк төгдчихэд хариулж чадахгүй. Банкны эрх шиг ярил чигтэйхэн уулгахын хариулаад явчихна. Тэгэхээр энэ Монгол банкч тэр санхүүгийн зохицуулах хорооч тэр ер нь бол зөвхөн салбарын эрх шигийг хангах гэж байдаг байгууллага гэж боддгоо болох хэрэгтэй. Өнөөдөр монголчууд тэр аяараа банк санхүүгийн байгууллагын ажилтан болцсон. Хөдөө малчт нь банкны мал малладаг болцсон. Хөдөлмөр эрхэлж байгаа албан хаагчид нь банкны мөнгийг богино хугацаанд өндөр хүүгээр өсгөж өгдөг ажилчид нь болцсон. Бизнесийн байгууллагууд нь өндөр хүүтэй зээлийн дарамтаас гарч чадахгүй, бизнесээ өргөжүүлж чадахгүй тэр нөхцөлд он удаан жил үргэлжилж байгаа нөхцөл байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэрэглэгчийн эрх, зээлдэгчийн эрх, санхүүгийн зах зээл дээр үйлчилгээ авсан хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал гэдэг өөрөө чухал байна. Нэг тайван ерөнхийлөгч. Монгол улсын их хурл яагаад хүн төвтэй хууль эрх зүйн орчныг бий болгоно гэдэг стратеги хэрэгжүүлэх гэж 3 төгөлдрөчлийн бодлого хэрэгжүүлж байгаа шалтгаан ердөө энэ байгаа юм. Тэгэхээр эдийн засгийн байнгын ороо сэд дорж дараагийн зээлдэгч санхүүгийн үйлчилгээ авж байгаа хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, за энэ эрхийг хамгаалдаг бүтэц ямар хэлбэрээр явах ёстой талаар байнгын хороо энэ төр богино цаг хугацаанд идэвхтэй ажиллаад ер нь улсын их хурл танилцуулах хэмжээнд бэлтгэх нь зүйтэй гэж бодож байна.
Өнөөдөр ерөөсөө л энэ зээлдэгчийн эрхийн асуудал хамгийн тулгымцсан асуудал болсон. Ерөөсөө өгдөг арилжааны